За илэрхийллийг бодъё. Тэгэхээр энэ илэрхийллийн хүртбэр нь нийлбэрийн куб байна. Хасагдагч илэрхийллийн. Хасагч илэрхийллийн хүртбэр нь язгуурын кубын хэлбэртэй байна. За тэгвэл бид энэ нийлбэр ба язгуурын кубын томьёоны гаргалгааг энд бичсэн байгаа. За тэгэхээр энэ бол ийм 3 хаалт болно гэсэн үг. За дараа нь тэгээд энэ хоёр хаалтыг хооронд нь бид нөгөө квадратуудын нийлбэрийн квадратын томьёо буюу хойд хоёр хаалт маань энэ томьёо болно гэсэн үг. Энэ бол а квадрат нэмэх нь хасах нь 2ab нэмэх нь b квадрат. За энийг дунд ангийн хүүхдүүдэд яг нийлбэр ба язгуурын квадрат гэдгээр нь үздсэн байгаа. Ахлагынгийн хүүхдүүд энэ бол Ньютоны биномоор задардаг хууль байгаа. За одоо бодлогоо бодъё. За тэгэхээр эхний илэрхийлэл бол 18. За ингээд харахад эхний 1-р гишүүний куб зэрэг байна. Тэгэхээр 2а-гийн куб зэрэг. За багш нь бодлолтой дэлгэрэнгүй хийн. Яагаад вэ гэхээр энийг үзэж байгаа хүүхдүүдийн төвшин ялгаатай байгаа тийм ээ. Тэгэхээр энэ чинь 2-ын 3 зэргийг үржих нь а-гийн 3 зэрэг. Тийм учраас 8а куб. За дараа нь 3b-гийн куб гэдгийг одоо энд тэмдэг харгалзахгүйгээр хийж байгаа шүү. За юу хийчихв? Энийг тэмдэгтэйгээр хийчихье. 3 чинь эргэж байна, сөрөгч байгаа учраас. Сөрөг. За тэгэхээр эн чинь сөрөг 3b-г өөрийг нь өөрөөр нь 3 удаа үржүүлнэ гэсэн үг. За тэгэхээр энэ хоёроос бол юу гарах юм гэхээр эерэг 9b-гийн квадрат гарна. Тэгээд эерэг 9-ийг сөрөг 3-оор үржүүлээд сөрөг 27b-гийн 3 зэрэг гарна. Сөрөг тохиолдолтой. Эерэг байвал эергээр явчихна тийм ээ. За тэгвэл одоо ингээд бид бодоход бэлэн болсон. 2а-гийн 3 зэрэг гэх бид нарэнд 8а-гийн куб зэрэг. За нэмж байгаа учраас бид нар нэмнэ. За 3а квадрат b гэсэн. Тэгэхээр нэмэх нь 3-ыг үржих нь а квадрат гэхээр энэний квадрат энд бол 4а-гийн квадрат болно. За 4а-гийн квадратыг b-гээр үржүүлэхээр 4-ийг 3-оор үржүүлээд 12. Тэгээд а-гийн квадрат b. Одоо бид энэ гишүүн дээр явж байгаа гэсэн. Одоо энэ гишүүнийг хий. За нэмэх нь 3. Тэгээд үржих нь а. Тэгэхээр а-гийн 1 зэрэг 2. За b-гийн квадрат зэрэглэр 3 9. 9-ийг 2-оор үржүүлээд 18 а-b-гийн квадрат. За тэгээд одоо 3b-гийн куб зэрэг нэмэх байгаа учраас 27b-гийн куб зэрэг. За ингээд хасагдагч бутархаан тухай бодлоо. Одоо хасагч бутархаан бодъё. За энийг жоохон жижигцэн бүгдийг харж хийхин тулд. За одоо хасах нь за 18 гэсэн хуваар маань хэвээрээ байна. Одоо бид тэмдгээс солиод явчихна. Хасах дээр болох дээр чинь юу байгаа шүү дээ. Зөвхөн эхний энэ 3-тагийнх нь хасах байгаа. Дараагийнх нь нэмэх байгаа. За тэгэхээр хасах нь за 2а-гийн куб зэрэг гэхлээр 8а-гийн куб зэрэг. Одоо хасах нь за энэ дээр нэмсэн учраас юу яачих тийм ээ? 36а-гийн квадрат b болно гэсэн. За ардлынх нь одоо нэмнэ. Энэ сөрөг дээр нэмэх байгаа. Тэрний учир нь энд гаргалгаа хийсэн байна. Тэгэхээр нэмнэ
3-ыг 18-аар үржүүлээд 54 AB-ийн квадрат. За сөрөг 27 B-ийн 3 зэрэг. За ийм болсон. Одоо эдгээрийг 1/2-т оруулна. За 1/2-т оруулахыг энд оруулчихъя. За 18 байгаа. 8А-гийн куб зэрэг нэмэх нь 36А квадрат B. За нэмэх нь 54AB-гийн квадрат. Нэмэх нь 27B-гийн куб зэрэг. За одоо энд ерөнхий тэмдэг хасах байгаа учраас энэ хоёр хасагдагч утгархаан хүртвэрийн бүх тэмдэг эсрэгээр солигдно. Эерэг 8А куб чинь хасах нь 8А куб. За сөрөг 36А квадрат B чинь нэмэх нь 36А квадрат B. Эерэг 54 чинь сөрөг 54AB-гийн квадрат. За сөрөг 27 куб нь нэмэх нь 27B-гийн куб зэрэг. За одоо эндээ бид эмэгтгэх нь одоо тэр дээд шаардлагагүй. За ингээд эмэгтгэхтэй маш сайн хараарай. За А-гийн 3 зэрэгтэй энд 2 байна. А-гийн 3 зэрэгтэй. За А квадрат B гэхлээр энэ чин дээр барддаг юм. За энэ 36А квадрат B. За энэ хоёулаа эерэг юм байна. Дараагийн ижил гишүүд хаана вэ гэхлээр за нэмэх 54AB-гийн квадрат. Энд хасах нь 54AB-гийн квадрат. За ингээд 27 AB кубуд бол энэ хоёрыг эсрэг тэмдэгтэй байна. Энэ хоёр нь эсрэг тэмдэгтэй. Багш нь тэмдэгтэй цуг биччихлээ. За ингэхлээр за энэ дээр нэг нэмэлт юм чи. Тэгэхээр 8А куб хасах нь 8А куб. Энэ хоёрыг эсрэг тоо. Эсрэг тооны нийлбэр тэгтэй тэнцүү. За тэгэхээр энэ хоёр хурааглаа. Устгахтаа гэж ярихгүй шүү дээ, тийм ээ. За одоо тэнцүү 18. За 36AB А квадрат B-гүүд чинь 72А квадрат B. 54AB-гийн квадрат хасах нь 54AB-гийн квадрат. Энэ хоёр эсрэг тоо. Эсрэг тооны нийлбэр тэгтэй тэнцүү учраас энэ хоёр бас хурааглаа. За 36 нэмс одоо 27 нэмэх нь 54B-гийн куб зэрэг. Одоо бүгдээрээ 72. За энэ дахиад нэг тоог дэлгэрэнгүй хийчихё. 72 54 18 гэсэн энэ гурван тооноос ерөнхий үржигдэхүүн гаргана. За эдгээрийг анхны тоо үржигдэхүүн тавахыг бас сануулчих. За яагаад гэхээр анхан шатнаас нь үзэж байгаагүй хөөд. За ингээд хоёрт хураагаад 9 дараагийн анхны тоо 3 1 54. За анхны тоо 54 27 3 хуваагаад 9 3 хуваалаа 3 3 1. За 18 гэсэн тоо 2-т хурааглаа. Энэ хуваагч тоонууд нь дандаа анхны тоонууд байгаа шүү дээ, тийм ээ. За 1. За тэгвэл энэ гурван тооны хамгийн их ерөнхий хуваагчийг олох ёстой бид нар. 72 54 18 гэсэн. За ингэхээр энэ бодлогыг бид
Энэ эсвэл 6 дугаар ангид үзсэн байгаа. За эдгээртэйг ижил тооны байгаануудыг авна. За 2 1 зэргүүд байна. За 3 гуравчин бүгдэнд нь 2 байгаа юм. За тэгвэл энэ 3 тооны хамгийн хэрэнхий хуваагч нь 2-ын 1 зэрэг, 3-ын 2 зэрэг. Тэнцүү хэд вэ? 18 юм байна. За тэгэхээр 18-ыг ерөнхий үржигдэхүйнд гаргачих. Тэгвэл 72-т хэрхэн яах вэ гэхээр энэ чинь 4 юм байна шүү дээ. 18 гаргачлаа 4. Хувьсгчаасаа бас бид ерөнхий үржигдэхүйн гаргана. Хоёуланд нь B-гийн 1 зэрэг гарч ирэх юм байна. Хувьсгч. Зүгээрчээс тэгэхээр 4 А квадрат нэмэх нь 18 3 B-гийн квадрат. За ийм болох нь. Ингээд 18-д хураагдана. Тэгвэл энэ бодлогын хариу маань B 4 А-гийн квадрат нэмэх нь 3 B-гийн квадрат гэсэн. За ийм хариу гарах нэ. За энийг дуурайгаад та бүхэн дараах бодлогыг бодоорой. За номер 2. За энийг бодоорой. 2x дээр нэмэх нь 1-ийн 3 зэрэг хасах нь 27. За дараагийн бодлого нь А-ны шүү. 2-ийн А. Дараагийнх нь 27 А кубээс хасах нь 3А-гийн квадрат нэмэх нь 2А хасах нь 8 гэсэн энэ бодлогыг бодоо. За энэ бодлого бол эрсдэлтийн ерөнхий шалгалтаа койсон. За тэгээд хараамаа пүүжи гэх мэт шинэ Монгол гэх мэт сургуулиудын шалгалтанд бэлтгэж байгаа хүүхдүүдэд мөн хэрэг болно энэ бодлого. За ингээд та бүхэнд амжилт.